Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана уу үзэгчдээ. Шинжээчийн цагийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар эдийн засгийн шинжээч Оргил сайхан болон Цацрал миний бие Монгол улсын экспортын орлогыг голлон бүрдүүлж байгаа нүүрс болон зэсийн зах зээлийн тухай танилцуулгыг бэлтгэхээр бэлэн болсон байна. За тэгэхээр юун түрүүнд хэдүүлээ одоо 2026 оны байдлаар одоо нүүрс болон зэсийн түвшинг аваад үзэх юм бол за зэсийн экспортын орлогын жилийн өсөлт 97 орчим хувиар өссөн. За нөгөө талдаа нүүрсний экспортын орлогын жилийн өсөлт 54% өссөн ийм онцлог үзүүлэлттэй байна. Тэгэхээр нийт экспортод эзэлж байгаа хувийг нь ч гэсэн авч үзэх юм бол зэс бол 45% болж өмнөх жилүүдээс өссөн байгаа бол чулуун нүүрс бол 38 орчим хувийг бүрдүүлж байгаа юм онцлог үзүүлэлттэй байна. Тэгэхээр айл ал талдаа Монгол улсын одоо Монгол улс маань өөрөө уул уурхайдаа түшгэлсэн энэхүү хоёр эдийн засагт бол энэхүү хоёр түүхийд маань эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг учраас яг энэ одоо чулуун нүүрс болон зэсийн зах зээлийн төлөв байдал, үйлдвэрлэл, хэрэглээ болон ирээдүйн чиг хандлагын тухай дэлгэрэнгүй тайлбарлах танилцуулгыг бол бэлтгэсэн байна. За тэгэхээр юун түрүүнд бол нүүрсний зах зээлийн төлөв байдал ямар байгаа тухай бидэнд товчхон танилцуулж өгөөч. За Монгол улсын экспортын гол хоёр бүтээгдэхүүний нэг болох чулуун нүүрс гэж байгаа. За чулуун нүүрс нь болохоор шин чанар болон хэрэглээсээ гэрнээс хамаарат олон төрөл байдаг. За Монгол улсын хувьд гэх юм бол одоо коксчих нүүрс болон эрчим хүчний нүүрс гэдэг одоо хоёр төрлийг ихэвчлэн олборлоод экспортлдог байна. За энэхүү хоёр төрлийн нүүрсийг бол харьцуулах юм бол хамгийн түрүүнд бол мэдээж хэрэглээгээр ялгагдаж байгаа. За коксчих нүүрсийн хувьд бол ихэвчлэн голцоо гангийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг бөгөөд ган үйлдвэрлэх одоо гол түүхий болж идэг. За нөгөө талаасаа эрчим хүчний нүүрсний хувьд бол цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бас гол төлш одоо ашиглагддаг байна. За хэрэглээ нь юм байдаг бол за үнийн хувьд бол мөн коксчих нүүрсний хувьд бол 235-аас 240 Американ доллар бол харьцангуй үнэтэй зарагддаг байна. Энэ бол өндөр зэрэглэлийн коксчих нүүрсний үн байгаа бол эрчим хүчний нүүрсний хувьд бол харьцангуй хэмд 95-аас 106 долларын хувьд илүү арилж ялагддаг байна. За дунд болон урт хугацааны хэрэглээ болон эрэлтийг харах юм бол за коксчих нүүрсний хувьд бол харьцангуй тогтвортой байгаад байгаа. За ягаад гэх юм бол энэ бол илүү технологийн одоо коксчих нүүрсийн одоо үйлдвэрлэлийг орлох одоо технологийн өөр сонголт илүү хомс байгаатай холбоотой. Одоо яг уу цахилгаан номон зуух зэрэг технологиуд одоо ган үйлдвэрлэхэд ашиглагддаг ч гэсэн тэр одоо коксчих нүүрсийг одоо бүрэн орлон гэж одоо хэлэхэд бол өрөөсгөл байгаа. За нөгөө талаасаа болохоор эрчим хүчний нүүрсний хувьд бол харин орлуулагдах боломж харьцангуй өндөр. За орлуулгахдаа бол за сэргээгдэх эрчим хүч байна, цөмийн эрчим хүч байна. За мөн болон байгалийн зэрэг одоо эрчим хүчний сонголтуудаар бол орлуулагдаж болно. За ялангуяа өндөр хөгжсөн эдийн засгууд болоход Америкийн нэгдсэн улс, Европын холбооны орнууд бол голцоо ерөн сэргээгдэх эрчим хүч талдаа хэрэглэхээр болов түлхүү хэрэглэхээр одоо төлөвлөд байгаа бөгөөд кокс эрчим хүчний нүүрсний үнийн эрэлт бол харьцангуй буурах төлөвтэй байгаа даа. Харин Азийн зах зээлийн хувьд тохиолох юм бол эрчим хүчний нүүрс бол харьцангуй тогтвортой байх хэмжээнд байна гэж хэлж болох нэ. За ингээд нийт эрэлтүүдийн бол гол хэрэглэгчдүүдийг авч үзэх юм бол за мэдээж Хятад болон Америкийн нэгдсэн улс гэдэг хоёр улс байна. Энэ бол хоёр нүүрсийн хоёр төрлөнд хоёуланд нь гол хэрэглэгч байдаг бол Японы улс нь бол коксчих нүүрсний гол хэрэглэгч, Вьетнам нь эрчим хүчний нүүрсний гол хэрэглэгч болж байдаг юм аа. За ингээ харах юм бол ер нь Азийн зах зээлүүд ер нь нүүрсийг бол голцоо хэрэглэдэг байх нэ. За Монгол улсын хувьд харах юм бол ер нь 2026 оны эхний 5 сарын байдлаар нийт 46.9 сая тонн нүүрс экспортлсон бөгөөд энэний 71.2% нь бол коксчих нүүрс байгаа. За тэгэхээр Монгол улсын экспортын орлого бол коксчих нүүрсний тоо хэмжээ болон одоо үнээс өөр нь бол их хэмжээгээрс хамаарч идэг гэж хэлж болох нь. За мөн коксчих нүүрсний хамгийн том худалдан авахч болох бүгд нэрийн Хятадд ард улс байдаг. За тэрний хамгийн том нийлүүлэгч нь бол Монгол улс байдаг. За нийт импортын 61.6%-ийг бол тангаараа хангадаг гэж хэлж болно. Энэ зурган дээр бол харж байгаачлан одоо Монголын нүүрсний экспортын гарах одоо 3 хамгийн том бомбыг одоо эзлэх хувьтай нь харуулсан байгаа. За энд харуулж байгаачлан гашуун суханд бомбтор бол Монголын нийт нүүрсний гарах гарцын одоо талаас илүү өвн гашуун сухад бомбтор бол гарч байгаа. За араас нь шивээ өрн бомб, ингээ ханг бомб гэдэг бомбтоор гарч байгаа. За тэгээд Монгол улсын хувьд болохоор нүүрсний одоо хүчин чадлаа нэмэх одоо хамгийн гол олон шийдлүүд байдаг ч гэсэн тэдний нэг нь болохоор дотоодын төмөр замаа холбох холболтууд байдаг. За энэ ч утгаараа Монгол улсын зүгээс бол төмөр замаа холбох бас хил хоорондын бомбуудыг холбох үйл ажиллагааг одоо үе шат дараатайгаар хийж байгаа бөгөөд одоо жишээ нь одоо энд байна те Ардсуур нарийн сухай шивээ хөрөнгийн одоо төмөр зам одоо баригдаж байна.
За ингэснээр шивээ өрөнгийн бомбтоос одоо гарах нүүрсний гарцал сайжрах нь байна те. Одоо жишээ нь ирээн цав чой балсан бичигт болон сайн шанд баруун урт хөөт гэсэн одоо төмөр замын бас холболтуудын ажил хийгдэж байгаа. За энэ дундаас ач холбогдлын хувьд одоо ингээд сонгоод харах юм бол гашуун сухад ганц мод төмөр замын одоо 32.6 км урт тухайн бомбуудыг холбосон төмөр замын бүтээн байгуулалт бол хамгийн их ач холбогдолтой байх юм. Яг гэх юм бол одоогоор Монголын төмөр зам болон Хятадын төмөр зам хоёр хоорондоо холбогдоогүй. Бөгөөд одоо Монголын төмөр замын Монголын нүүрсний тээвэрлэлт хил дээр ороод автомашинаа тээвэрлэгдэж ингээд Хятадын хил дээр одоо хүргэгддэг байгаа. За энэ нь бол мэдээж одоо үр ашиг багтай байдаг. За тэгэхээр энэхүү гашуун сухад ганц модны одоо төмөр замын бүтээн байгуулалт бий болчих юм бол одоо Монголын төмөр зам Хятадын төмөр замтай шууд холбогдоод нүүрсний одоо гаралт сайжирж үр ашиг бол нэмэгдэх хэмжээтэй байгаад байна. Тэгэхээр эдгээр төслүүд ер нь бол хэрэгжснээр гашуун суханд бомбын хувьд бол нэг 20 сая орчим, за шивээ өрөн болон ханги мандал бомбын хувьд 10 сая нэмэгдэл бол нэмэгдэхээр байгаа гэж бол харж болохоор байна. За тэгэхээр ер нь л одоо чулуун нүүрс болон нүүрсний зах зээлийн төлөв байдал гарцны тухай бол авч үзлээ. Тэгэхээр цаашлаад одоо нөгөө одоо чухал экспортын гол бүтээгдэхүүн болох цэсийн тухай бол цэсийн одоо хэрэглээ үйлдвэрлэлтэй товч танилцъя. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За цэсийн хувьд одоо өнгөрсөн 10 өмнөх 10 жилтэй харьцуулахад бол цэсийн үн бол огцон өсөж байгаа тийм. Тэгэхээр 2010-аас нэг 2000 ковидын хүртэлх үнийг бол цэсийн үнийг 6000-аас 8000 орчимтэй хэлбэлцэжсэн буюу одоо тэр үнийг бол хэвийн үн гэж ярьдаг байсан. Гэтэл одоогийн байдлаар 2026 оны байдлаар цэсийн үн 16000 орчим $, тэнцсэн буюу за 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад 2.7 дахин илүү өндрөөр өсчихсөн байгаа. Тэгэхээр яагаад юунаас судлаачдын бас гол асуумаараа асуулт бол байгаа те. Тэгэхээр энэ цэсийн үн үргэлжлэн өссөөр байх юм уу? Эсвэл яг энэ суур өндөр үн дээрээ дахиж тогтох юм уу? Үүнээс эсвэл эдийн засаг арай харьцангуй сайжирч ирэхээр үн дахиад буурах уу гэсэн асуултууд бол гарч ирнэ. Тэгэхээр ер нь бол цэсийн одоо үн маань өөрөө голчлон сүүлийн жилүүдэд эрэлтээс шалтгаалж байгаа. За ковидын дараах үеэс бол за чулуун ер нь бол нүүрснээс татгалзаж ногоон эрчим хүч, сэргээтэй эрчим хүчний төслүүд бол маш ихээр олон улсад бол нэмэгдсэн. Тэгэхээр яг энэ төслүүдэд гол хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүн бол зис байдаг. Тэгэхээр зис маань өөрөө шин чанарын хувьд гэх юм бол цахилгааныг маш хурдан дамжуулдаг одоо шин чанартай одоо бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр бидний одоо яг энэ гол тоног төхөөрөмж, барилга байгууламж, зам тээвэр, аж үйлдвэр, дэд бүтцийн бүхий л одоо төслүүдэд бол гол орц болдог. За тэгээд бидний өдөр тутам ахуй хэрэглээний одоо тоног төхөөрөмжөнд ч гэсэн орц болж байгаа учраас эрэлт талаас сүүлийн жилүүдэд маш өндөр өсөлттэй байгаа. За тэгвэл эрэлтний үнийн өндөр байгаа тохиолдолд нийлүүлэлтийг хангаж чадчихна уу гэсэн асуулт бас гарч ирж байгаа. Тэгэхээр нөөцийн хувьд бол аваад үзэх юм бол цэсийн үйлдвэрлэл нөөцөөрөө хамгийн өндөр ус гэх юм бол Чил, одоо Австрали, Перу, Конго зэрэг улсууд бол багтдаг. Тэгэхээр тэдгээр одоо улсуудад яригдж байгаа одоо гол одоо үйлдвэрлэлийн хэмжээ одоо нөөцийн хэмжээ хэр байна вэ гэж аваад үзэх юм аа сүүлийн жилүүдэд бол ер нь л энэ дайнтай холбоотой. За тэгээд нөгөө талаас Чилийн одоо хөдрийн агуулмж ер нь бол төсөөлөгдөжсэнээс буурч байгаатай холбоотойгоор цэсийн нийлүүлэлт ер нь бол буурах хандлага дийлэнх ажиглагдж байгаа гэж хэлж болохоор байгаа даа. За тэгэхээр ер нь бол яг тоо статистикийг нэрээ аваад үзэх юм бол за дэлхийн хэмжээнд цэсийн нийт хэрэглээ бол нэг 28.3 сая тоннтой тэнцдэг буюу за жилийн өсөлт нь хэрэглээний хувьд бол 2-3% өсөлттэй бол дандаа өсөж идэг. За тэгвэл нийлүүлэлтийн түвшинг аваад үзэх юм бол нийлүүлэлтийн өсөлт 1% хүрэхгүй одоо өсөлттэй байгаа даа. Тэгэхээр одоо нийлүүлэлтийн өсөлт болон цэсийн одоо хэрэглээний өсөлт хоёрын зөрүүгээр өөрөө энэ маань өөрөө одоо зах зээлд дутагдал бий болох юм магадaltaй байна. Тэгэхээр 2026 оны байдлаар судлаачдад үзэж байгаагаар 450,000 орчим тонн ер нь бол цэсийн дутагдалт бол бий болох нэ гэсэн юм статистик бол дурдсан байна. Тэгэхээр энэ маань өөрөө яг түрүүний ярьсанчлан одоо цэсийн томоохон уур ханиудын үйлдвэрлэлийн гарц ирэх жилүүдэд буурах төлөвтэй байгаа гэсэн гол статистик бол бүрдүүлж байна. Тэгэхээр одоо Конго улс болон Индонез улс, Өмнөд Австрали улс болон Чили улсуудын нөхцөл байдлаас шалтгаалж үйлдвэрлэлийн гарцаас болж ер нь бол энэ одоо нөхцөл байдал бол өөрчлөгдөх нэ гэж хэлж болохоор байгаа. За бас нэгэн сонирхолтой статистикийг дурдахад бол за цахилгаан автомашин бас сүүлийн жилүүдэд эрэлттэй байгаатай холбоотойгоор цахилгаан автомашин маань өөрөө энгийн автомашинтай харьцуулах юм бол зэсийг 3-4 дахин илүү хэрэглэдэг. Тэгэхээр юу нэ цахилгаан автомашин тус бүрт нэг 60-аас 80 кг зэс шаардлагатай байгаад идэг. За нөгөө талдаа эрчим хүчний одоо цахилгаан эрчим хүчний технологийн салбараас өснө нэмэгдэж байгаатай холбоотойгоор одоогоор ер нь бол одоо цахилгаан эрчим хүчний технологийн салбар зэсийн эрэлтийн нийт 25 орчим хувийг бүрдүүлж байгаа бол 40 он гэхэд энэ 45% болж өсөхөр байна. За нөгөө талдаа
Хиймэл оюун ухаан болон дата төвүүд буюу дата төвүүдэд ч гэсэн цэцэн хэрэглээ бас өндөр байдаг. За одоогийн байдлаар бол 1.1 сая тонны хэрэглээг бол хиймэл оюун ухаанд ашиглаж байгаа бол энэ маань өөрөө 2040 он гэхэд бол нэг 2.5 сая тоннд хүрж бол өсөх нэ гэсэн одоо тооцоололууд бол гарсан байна. За тэгэхээр одоо энэхүү одоо эрэлт өндөр байгаа нөгөө талаасаа нийлүүлэлт муу байгаатай холбоотойгоор одоо үнийн түвшин маань өөрөө 10 жилийн хугацаанд одоо өмнөх 2-3 жилийн хугацаанд 25 онд жишээ нь гэхэд бол үн дангаар 37 орчим хувиар л нэмэгдэж өссөн байгаа даа. Тэгэхээр энэхүү өсөлт бол цаашдаа юу нь бол хадгалагдах бас төлөвтэй байна. Гэсэн хэдий ч нийлүүлэлт томс байгаа учраас одоо төдийлөн бас үн бол хурдан хугацаанд бол буурахгүй гэсэн юм гол таамаг бол явж байна. За тэгэхээр цэцэн хувьд бол ийм байгаа бол тэ нөгөө талаасаа за яг илүү одоогийн буюу 2026 оны нийлүү статистикийг авч үзье. Тэгэхээр нөгөө талдаа цэцэн хувьд бол ер нь богино хугацаанд саяных шиг тэ үүн бол тогтворж явах өндөр түвшинтэй хадгалагдах төлөвтэй байгаа бол одоо нүүрсний манахаас гарч байгаа экспорт тэ нөгөө талаасаа юунаас илүү хамаарч байна. Хятадын эдийн засаг болон зах зээл яг ямар байгаа тухай. Нүүрсний экспортын хувьд бол манай улс бол бүгд манай хөрш болох бүгд найрамдах хятад ард улс хэр хэмжээний когч нүүрс худалдаа авж байна. Тэрнээс бол шууд хамаарч байгаа. За тэгэхээр энэ статистик бол харуулж байна 2026 онд одоо бүгд найрамдах хятад ард улсын одоо когч нүүрсний импортын тоо таамаглал бол харагдаж байна. За 2026 онд болохоор нийт 125.5 сая когч нүүрс импортлно гэж таамаглагдсан байгаа. Бөгөөд энэ нь болохоор өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй өссөн таамаглал юм. Яг оны эхэнд бол таамаглалыг би харж байхад ер нь когч нүүрсний импорт хятадын зүгээс буурна гэж таамаглаж байсан бөгөөд энэ нь болохоор дотоодын олборлолт ихсэн бас гангийн эрэлт харьцангуй сул байна гэж үтсэнтэй холбоотой байсан бол одоо сүүлийн шинжээчдийн таамаглал бол харин импорт одоо оны эцэд өсгөнө гэж харуулж байна. За энэ дээр бол олон шалтгаанууд байгаа ч гэсэн одоо бас хамгийн гол шалтгаануудын нэг нь бол саяхан 5 дугаар сарын сүүлээр бол хятад улсын Шаншин мужид одоо нүүрсний уурхайд одоо том осол гарсан байгаа. Энэхүү ослоор бол 83 хүн нас орж олон хүн гэмтэж ирнэ их охиролтой ер нь осол болсон байгаа. За энэ ослын дараагаар л хятадын холбогдох байгууллагууд бол улс орон даяар уурхайнуудын аюулгүй байдлыг одоо шалгах тийм одоо аян эхлүүлээд уурхай болгон дээр одоо аюулгүй ажиллагааны шалгалт явагдсан байгаа. За энэхүү шалгалтын үеэр бол за мэдээж бол олборлолт бол буурж байгаа. За энэхүү олборлолтын бууралтыг бол хятад улс маань одоо экспортлж буюу одоо манайхаас импорт авч одоо нөхж байна гэж хэлж болно. За үүний шалгалт дуусаад удаагүй 7 дугаар сараас мөн бүгд найрамдах хятад ард улс нь уурхайн аюулгүй ажиллагааны шинэ стандартууд гэх одоо шинэ стандартуудыг бас танилцуулаад хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү стандартуудын доор одоо уурхайн олборлолт бол өмнөхшгээ харьцуулахад бол харьцангуй одоо дарамттай бага дүнгээр одоо олборлогдох хүлээлттэй байгаа учраас ер нь бол ирээдүйд ер нь энэ ондоо хятад улс маань одоо когч нүүрсийн одоо импортыг нэмэгдүүлэхээр байна гэж бодож байна. За харин урт хугацааны төлөвийг бол харах юм бол хятад улс маань дотроо түүхийн эдийн олборлолтоо ер нь дотоодоос хангах тийм одоо бодлого боловсруулад одоо түүнийхээ дагуу явж байгаа бөгөөд одоо ирээдүйд за түүхийн эдээр баялаг бүсүүд болох өвөр Монголын үр төсөх орн байна. Бас Шинжааны орнууд ер нь бол олборлолтод нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа. За тийм ч учраас ер нь урт хугацаанд бол хятадын импорт бол буурах төлөвтэй байгаа гэж хэлж байна. За үүний дараагаар болохоор бид нэр одоо харж байна. Одоо нийт хятад улс руу одоо нийлүүлж байгаа хамгийн том дөрвөн улсын одоо бие хэмжээг бол харж байна. Монгол улс хамгийн их бөгөөд 33.4 сая тонн нүрс одоо 26 оны байдлаар нийлүүлсэн байна. За энэ өмнөх оны мөн үнэтэй харьцуулахад одоо 66.6% өссөн дүн бөгөөд энэ бусд улс орнуудтай харьцуулахад бол маш өндөр дүнгээр өссөн байгаа тийм тий. Одоо чинь Канадын хувьд бол 35.4%-аар буурсан байх жишээ нь. За энэхүү үүсэлт ер нь хаанаас бий болов, яагаад бий болов гэдээ харах юм бол за бас олон шалтгаанууд байна. За хамгийн чухал нь бол мэдээж одоо Монгол улс бол өөрөө их Орос болон Австрали улстай харьцуулахад их өрсөлдөхгүй зүүн санал болгодог. Ер нь харьцангуй бага үнээр нүүрсээ борлуулдаг учраас ер нь хятад улс маань бас их хэмжээгээр бол авах шалтгаан болж байгаа. За мөн саяхан Америкийн нэгдсэн улс Ираны одоо зөрчил болсон тий. Үүний улмаас одоо брэнд газрын тосны үн нэмэгдсэн байгаа. За ингэснээрээ болохоор далайн тээврийн одоо үн их өссөн байгаа. За тийм ч учраас одоо Австрали, Канада гэх зэрэг улсуудаас одоо далайгаар нүүрсээ хятад улсын зүгээс одоо импортлж авах нь илүү өртөг өндөртэй болсон. За тийм ч учраас бас нүүрсний импорт нь багасаад монголоор үүнийг бас орлуулж байгаа гэж хэлж болох дээ. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За хамгийн том 3 нийлүүлэгч улс болох Монгол, Австрали, Орос
улс орнуудын коксч нүүрсний үнийн индексийг харуулж байна. За энэ хүү индексээс болохоор хоёр зүйл харж болохоор байгаа. За нэгт болохоор өнгөрсөн оны дунд үеэс бол коксч нүүрсний үн бол Орос болон Австралийн зүгээс бол огцом их хэмжээгээр бол өссөн байна. За хоёрдугаарт болохоор Монголын коксч нүүрсний үнийг харж байгаа бол за Австралийнхаас бараг 2-оос 3 дахин хямдхан байх жишээний. За үүнийг одоо хүмүүс гайхаж магадгүй те. Энийг тайлбарлах юм бол за Монголын коксч нүүрсний үн яагаад ийм хямдхан байгаа вэ гэх юм бол одоо энэ чанартай бол их холбогдож байгаа. Одоо коксч нүүрс нь дотроо бас ингээд 5-аас 6 чирхэг чанартай одоо ангилалтай байдаг бөгөөд хамгийн дээдлийнх нь бол дээд зэрэглэлийн хатуу коксч нүүрс гэж байгаа. За энэхүү зах зээлийг бол Австрал бараг дангаараа хангадаг шахуу бөгөөд Монголын коксч нүүрс бол маш бага ийм чанарын хэмжээг ийм чанараас л маш багыг борлуулдаг байгаа. За харин хатуу коксч нүүрс гэж байгаа. Энэ болохоор өндөр чанарын одоо кокс үйлдвэрлэх боломжтой нүүрсүүд бөгөөд байдаг бөгөөд за манай 5-7 одоо зарим боловсруулсан баяжуулсан нүүрсүүд бол энэхүү чанарт бол багтдаг. Багтдаг гэхдээ доод шатанд нь багтдаг бөгөөд энд бас энэхүү чанараас бол маш хязгаарлагдмал хэмжээгээр борлуулдаг байна. За Монголын зүгээс ямар чанарын коксч нүүрс хамгийн их хэмжээтэй борлуулж байна гэж харахаар хагас зөөлөн коксч нүүрс байгаа. Бас баяжуулаагүй коксч нүүрс байгаа. Эдгээр нь болохоор чанарын хувьд харьцангуй доогуур коксч чанартай бөгөөд за бүр баяжуулаагүй коксч нүүрсийн хувьд бол хятад улс манайхаас аваад өөрсдөө баяжуулаад тэгээ дахиад кокс гаргаж авдаг байгаа. За тийм ч учраас бол үнийн хувьд бол ийм баг байх гэж хэлж болно. Тэгэхээр нүүрсний зах зээлийн хувьд гэх юм бол одоо богино хугацааны хувьд бол эрэлтийн хувьд бол харьцангуй тогтвортой байх хэдий ч гэсэн урт хугацаанд ер нь шилжилт хийгдэж тэ бодлогын шанартаагаар ер нь эрэлт нь бол урт хугацаанд бол буурах тийм төлөв давмгай ажиглагдаж байна тэ. За нөгөө талаасаа тэгвэл Монгол улсын засгийн зах зээлийн экспортын түвшинг бас авч үзье тэ. Тэгэхээр одоо түрүүний ярьж байгаачлаа одоо засгийн үн одоо олон улсын зах зээл дээр 13 мянган $аар экспортлогдож байна гэсэн гол статистик байна. Гэтэ Монгол улс тэдийн хэмжээгээр одоо үнэтэй гаргаж чадж гэнэ үү гэвэл бас үгүй байгаа те. Тэгэхээр манайх нэг талаасаа гэх юм бол одоо манайх зэсээ баяжмал болгож зэсийн баяжмал хэлбэр гаргадаг буюу зэсийн агуулгын хэмжээнд агуулгын хүрээнд болдог 22-оос 25 орчим хувийн агуулмжтайгаар зэсийн баяжмалаа бол гаргадаг байгаа. Тэгэхээр цэвэр зэс биш учраас агуулмжийнхаа хэмжээнд тулгуурлаж ер нь бол манайх бол экспортлохдоо олон улсын зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр одоо гаргадаг гэсэн үг. За гэхдээ 25 болон 26 оны хагас одоо жилийн байдлаар хот эдсийн экспортын орлогыг авч үзэх юм бол за 25 оны эцсээр буюу нийт жилийн орлого 5.8 тэрбум $, байсан бол за 26 оны 1-р улирлын байдлаар гэхэд одоо хагас жилийн байдлаар гэхэд 4.6 тэрбум $, төрсөн буюу за өмнө жилээсээ бараг 98%-аар өсчихсөн байгаа юм үзүүлэлт байна. Тэгэхээр өмнө одоо 25 оны бүтэн жилийн гүйцэтгэлийг одоо хагас жилдээ бараг нөхөд явж байгаа тийм орлогын өсөлт бол харагдаж байна. Тэгэхээр одоо үүнээс шалтгаалаад манай одоо гадаад худалдааны ашиг ч гэсэн 688 сая $, болж өссөн зэрэг одоо сайн үзүүлэлтүүд бол харагдаж байна. За тэгэхээр энэ зэсийн зах зээлд ер нь бол гол тоглогч байдаг хоёр л одоо томоохон байгууллага байдаг. Нэг нь болохоор оюутлага болон эрдэнэ үйлдвэр бол яригддаг. Тэгэхээр оюутлагатай холбоотой асуудал ч гэсэн олон жилийн хугацаанд бол ер нь бол Рио Тинтотой хийгдэж байгаа засгийн газар тэгж байгаа гэрээний асуудлууд ч гэсэн зөндөө олон жил ер нь яригдсан. Тэгэхээр одоо дэлхийн эдийн засагт зэсийн үн маш хурцтай байгаа энэ үед одоо манай талаас илүү үйлдвэрлэлийнхаа хэмжээг нэмэгдүүлж чадах юм бол төдий хэмжээгээр нь бол орлого ч гэсэн нэмэгдэх одоо боломжтой байдаг. Тэгэхээр оюутлага компани одоо 2025 оны тайлангаас авч үзэх юм бол 25 онд гэхэд бол 345 мянган тонн зэсийн баяжмлыг үйлдвэрлэсэн буюу за өмнөх жилүүдэд бол нэг 150-аас 200 орчим мянган тонныг үйлдвэрлэдэг байсан бол 25 онд бол 345 болж өссөн байгаа. За тэгэхээр 28-аас 36 оны хооронд одоо оюутлагын зэсийн баяжмлыг үйлдвэрлэлээ 500 мянган тонн хүргэнэ гэсэн зорилтыг бол төвшүүлж тавьсан байгаа. Тэгэхээр ер нь бол одоо тэр төвшөнд хүрэхийн тулд өөрөө энэ маань өөрөө гүний болон ил урхаагаас бол олборлтыг бол хийж байгаа гэсэн ийм гол статистик бол байна. Тэгэхээр нэг талаасаа одоо оюутлагын гэрээн дээр яригдж байгаа чухал зүйлүүд маань манай одоо эдийн засгт бол нэн чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр одоо 2026 оны сая 6 сарын 30-нд бол маш чухал тохиролцоо хийсэн. Тэгэхээр нөгөө талаасаа яг энэ зээлийн хүүг ер нь бол бууруулах шийдвэр нь одоо Монгол улсын гаргаж байгаа нийт зардлыг нэг одоо 2.2 тэрбум $-аар бол одоо бууруулж ноогдлаа шиг авах хугацааг мэдэгтгүүц наашлуулах боломж бол бүрдэн гэсэн юм гол статистик бол яригдж байгаа. За тэгэхээр одоо бид оюутлагын одоо бас төслийн санхүүжилтийг бол нарийн аваад үзэх юм бол за далдуурхан бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын төслөөс санхүүжилт авсан. Тэгэхээр одоо 25 оны дунд үеийн байдлаар төслийн зээлийн үлдэгдэл нэг 3.8 тэрбум $, байсан. Тэгэхээр энэний эргэн төлөлтийг бол 2035
он хүртэл бол сунгасан нь төслийн одоо мөнгө урсгалд тодорхой дэмжлэг бол үзүүлсэн гэж хэлж болохоор байгаа. За тэгэхээр Монгол Улсын засгийн газар өөрөө оюутлахын 34%-ийг одоо эзэмшлээ санхүүжүүлэхдээ Rio Tinto-гоос ер нь зээл авсан. Тэгэхээр энэ үрийн хэмжээ сүүлийн жилүүдэд ер нь бол нэг 10 тэрбум $. Тэнцэж байгаа байх гэсэн тийм магадлал гэсэн үнэлгээ бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ зээл бүрэн төлөгдөх хүртэл Монгол улс ногдлоо шиг авах боломжгүй байсан нь ер нь бол олон жилийн маргааныг дагуулсан гол асуудал байсан байгаа. Тэгэхээр яг энэ сая 6 сард хийгдсэн ер нь бол гэрээгээр ер нь бол одоо энэ хүү хугацааг наашлуулах зээлийн дарамтыг бас бууруулах юм одоо ач холбогдолтой зүйл болсон гэж хэлж болохоор байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгэхээр зэсийн хувьд бол олон улс болон Монгол улсын ирээдүйн 5 жилийн хүлээлт дээр ямар эрсдлүүд болон боломжууд байна вэ гэдээ авч үзэх юм бол за олон улсын түвшинд гэх юм бол ер нь бол нийлүүлэлтийн бүтцийн алдагдал буюу тасалдал өөрөө хамгийн том эрсдэл болж ирж байгаа. За 26 онд нэг 450,000 тонн орчмын алдагдал үүсгэр байгаа бол 27-оос 28 онуудад нэг 710-аас 736,000 тонны алдагдaltaй. За тэгээд 29-оос 31 онд бол одоо энэ нийлүүлэлт одоо эрэлтэд хангаж чадахгүй нийлүүлэлт маань бол илүү өндөр хэмжээгээр тасалдах эрсдэл бол бий болж байна. Тэгэхээр нэг талаасаа одоо энэ бүтцийн хомсдол өөрөө улам өргөжих одоо энэ алдагдлыг санхүүжүүлэхийн тулд нэг 175 одоо $, тэрбум $-ын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай гэсэн ийм тооцоололуудаас олон улсын түвшинд бол гарсан байна. За нөгөө талдаа Монгол улсын засгийн салбарыг авч үзэх юм бол ер нь л оюутлахын далд уурхай холбоотой нэмэгдүүлж одоо үйлдвэрлэлийн хэмжээ 500,000 тоннд хүргэж чадах юм бол ер нь дэлхийн хамгийн том 3 засгийн уурхайн нэг болох төлөвтэй байгаа. За тэгэхээр одоо тэгэхээр ер нь л одоо 26 оны хилэлцээрийн үр дүнд ч гэсэн засгийн газрын урсгал нэмэгдэх одоо илүү их оруулах ийм боломж бол нэмэгдэж байгаа. За нөгөө талдаа эрсдлийн хувьд гэх юм бол манай экспорт бүхэлдээ Хятадаас хамааралтай байгаа. Тэгэхээр одоо 91% нь бол цэвэр одоо Хятад руу гардаг учраас Хятадын эдийн засгийн өсөлт цаарах, за худалдааны харилцааны эрсдэл нэмэгдэх, за нөгөө талаасаа Хятадын эрэлт буурах тохиолдолд энэ дүн маань өөрөө ч гэсэн ер нь бол орлого дээр шууд нөлөө үзүүлэх тийм эрсдэл бол яригдж байна гэж байгаа. За бас мөн цаашлаад ер нь бол улс төрийн дарамт болон одоо саяны одоо зам хаасан ер нь л оюутлахын юг гарахгүй гэж одоо иргэд их тэмцсэн зэрэг үйл явдлууд нь ер нь цаашлаад энэ улс төртөөс нийгмийн эсэргүүцлийг одоо үргэлжилсэн эрсдэл бол одоо хэвээр байгаа гэж хэлж болохоор байна. За тэгэхээр нэг талаасаа засгийн салбар дээр бол энэ жилийн үед одоо манай эдийн засгийг гол дэмжиж байгаа үзүүлэлт болж байгаа бол нөгөө талаасаа одоо улс төр тойрсон эрсдлүүд бас хэвээр байна гэдгийг бол онцлох нь зүйтэй баха. Коксчих нүүрсний хувьд ч гэсэн муу ялгаагүй те одоо Австралийн коксчих нүүрсний хүлээлтийг бас харж үзэх юм бол одоо нэг ер нь бол өндөр өсөлттэй байгаа те $10 авч үзэх юм бол нэг 245 орчим $тай тэнцэж байгаа юм гол үзүүлэлтүүд байна те. Тий. Энэ Австралийн коксчих нүүрс бол жишг үн болгож харагдаж байгаа. За энэ чинээс харах юм бол ер нь бол оны 2 дугаар хагасд бол Австрали коксчих нүүрсний үн бол өснө гэж харагдаж байгаа. За энэ нь бол Хятадын дотоодын олборлолт байна те. Тэр багассантай холбоотой харагдаж байна. За Монгол улсын хувьд болохоор ингээд хараад үзэх юм бол коксчих нүүрсний үн оны эцэсгэд бол харьцангуй тогтвортой байх юм байна. Хятад улс импортын хэмжээ нь ихссэн байх юм байна. Тэгэхээр энэ ундаа болохоор коксчих нүүрс одоо коксчих нүүрсний экспортод харьцангуй таатай нөхцөл байдал байгаа бол урт хугацаанд харин энэ айжмаар буурна гэж хүлээгдэхэр байна гэж хэлж болно. За тэгэхээр энэ удаагийн танилцуулгаар одоо зис болон чулуун нүрсийн тухай зах зээлийн нөхцөл байдал ямар байгаа тухай дэлгэрэнгүй бол авч үзлээ. Тэгэхээр одоо инфляцийн түвшин өндөр байгаа, за шатхууны үн нэмэгдэж байгаа, за иргэдэд ч гэсэн худалдаа авах чадвар дээр нэлээх дарамт үүсэж байгаа нөхцөл байдалд ер нь л экспортын бидний гол орлогыг бүрдүүлж байгаа энэ түүхийн эдийн зах зээл бол эдийн засгт нэн чухал нөлөө үзүүлдэг ийм одоо бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр зисийн хувьд гэх юм бол эх жилүүдэд бол үнийн хувьд бол өсөлттэй байх нөгөө талаасаа оюутлахын далдуурхайн бүтээн үйлдвэрлэл бол нэмэгдэх зэрэг нь бол эрэг нөлөө үзүүлж байгаа ч гэсэн одоо урт хугацаанд бол энэ маань өөрөө чулуун нүрс дээр чинь тэгэхэд бол эрэлт нь буурах зэрэг дарамтууд бол байна гэж бол харагдаж байна. За тэгэхээр энэ хүрээд манай танилцуулга өндөрлөж байна. Дараа уулзлаа, түр баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.